Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд цол одоо медалаа шагнах ёслол өнөөдөр төрийн ордонд боллоо. Монгол улс үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 104 жилийн ойг тохиолдуулан аж үйлдвэр эрчим хүч, хууль эрх зүйн, эрүүл мэнд, эдийн засаг боловсрол, соёл, спорт, харилцаа холбоо, худалдаа үйлчилгээ, мал аж ахуй, төрийн болон төрийн бус байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол улсын гавьяа цол төрийн дээд одоо медалыг өнөөдөр хүртэлээ. Монгол улсын аж үйлдвэрийн гавьяад ажилтан цолоор хараагүй хүмүүсийн хөлбөмбө сургалтын үйлдвэрлэлийн зөвлөгт Ламжавын дүүр сүрэн, дулааны цахилгаан станц 3 төрийн өмчит хувьцат компани, Дундаралтын зуухын ээлжийн дарга долгорын хишигмаа нарыг Монгол улсын гавьяат багц цолоор Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны иргэн Ахмаддагш Сангашрын Дамдын сүрэн, Дархуулан аймгийн Оюуны ирээдүйн зохицлбор сургуулийн Дуу хөгжмийн багц Сандгийн Жамин хорол нарыг шагнасан юм а. Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ой тохиож буй өнөөдөр Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын бэлэг тэмдэг 9 хөлт их цагаан сүлдний цэнгэн орших хүнд төргөөнд амжилт ололт хичээл зүтгэлээрээ улс орондоо ихийг бүтээсэн иргэдээ төрийн дээд цол одон медаль гардууллаа. Монголын төр мянган шав төрүүлсэн эрдмийн уурхаан эзэн багш эрүүл энхийн манаанд олон жил зогссон эмчээс эхлээд инженер, нисгэгч, зохиолч, хөгжимчин, цэргийн албаагч, зурагчин, малчин гээд олон хүнд эх орныхоо 408 зөвхөст ажиллаж хөдөлмөрлөж байгаа мянган иргэдийнхээ хичээл зүтгэлийг энэ цаг мөчид үнэлж байна. Өнөөдөр хөдөлмөр зүтгэлээ өндөөлсөн иргэддээ болон та бүхний гэр бүл, ойр дотныхонд эрүүл энх аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Та бүхэнд дахин баяр хүргье. Их өндөр байгаа штэ. Яг л зүгээр. Тэрний орсноор Монголын ард түмэн, Монголын нутгаар нэг сургууль соёл ахад өөс нэр одоо энэ хэмтгийн одоо олон хүмүүс биднэрт урам хайлж дэмжижсэн. Тэнд баярлж байгаа. Мөн түнчлэн Монгол улсын гавьяат малчин цолоор Булган аймгийн Баян ягц сумын малчин Шагдрын Дамби Жанцан шагналаа. Монгол улсын гавьяат хууль цолоор Монгол улсаас Америк нэгдсэн улсад суугаа элчин сайд Булгагийн алтан гэрлийг Монгол улсын гавьяат эдийн засаг цолоор улсын хурлын гишүүн Бакиг, Монгол улсын гавьяат зүтгэлтэн цолоор Монголын үнэн сонины гэрэл зургийн албаны сурвалжлагч Носон сорын Бүх Дамби, их засаг дээд сургуулийн багш зохиол 60 наригч Ломбын Нима, эрүүл идэвхтэй амьдрал клубын тэргүүн Жамблын зогц сугар нарыг Монгол улсын гавьяат жүжигчсэн цолоор Сити дээд сургуулийн дүүрийн дуулаачийн багш Жамингийн Зэцгийн нарыг тус шагнасан юм а. Өдрийн тойлд уян мэдээллээ.